Сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас гэдэг подкастынхаа ээлж дугаарыг Баяраа ментортой явуулж байна. За сайн байна уу Баяраа ментор? Сайн байцгаана. За өмнө нь бид хоёроос хэдэн сарын өмнө хамттаас нэг подкаст хийсэн байгаа. За өмнөх подкастн дээр бид хоёр бол архины хамаарал гэж яг юу юм бэ? Яагаад энэ өвчин юм бэ гэдэг талаар бол ярьж ирсэн бол за өнөөдөр яагаад тухайн хүн улам илүү даамжраад байдаг юм бэ? Даамжрахад хүргээд байдаг зүйл яг юу юм бэ гэдэг тухай ярина. Үнийг бид нар бол хэлэхдээ үгүйсгэл гэж бол нэрлэдэг байгаа. За тэгвэл Баяраа ментор энэ үгүйсгэл гэж яг юу юм бэ? За үгүйсгэл гэдэг нь ер нь өөрийгөө хамгаалах тогтолцоол гэж хэлдэг л дээ. Ер нь биднээс ингээд хүүхэд байхасаа л альва нэгэн буруу зүйлүүднээс хийчих юм бол өөрөө загнуул зодуулж зэмлүүлэхгүй тулд энээс болоод тэрнээс болоод ингэсэн тэгсэн гэдэг нэг учир начир гаргаж тайлбарладаг. Өөрийгөө хамгаалахтай нэг юм арга барил суралцсан байдаг. Гэвч энэ зүйл маань бол одоо тухайн тэр хүүхэд байх үедээ л хэрэгэлдэжсэн боловч явандаг нас бий хүрээд хүн төлөвшөөд эхлэхийн хэрээр энэ үгүйсгэл гэдэг зүйл ерөнхийдөө бол байхгүй болдог л доо. Одоо энэ арга барил заавал гэж өөрийгөө хамгаалах тийм нэг шаардлагагүй болдог. Өөрөө хийж байгаа үйлдэл ярьж байгаа яриа гихмэстэн бүхэл зүйлдээ хариуцлах хүлээх чадвартай болж байгаа учраас харин архин дуртай болох дуршилтай болох тэгээд хэтрүүлж уудаг ингээ болсноор энэ архины хамааралтай архинаас үүдэлтэй энэ асуудлуудыг үүсгэд ямарваа нэгэн ойр орчноосоо ер нь буруутгалыг авч эхэлдэг л дээ. Тэгээ энэ буруутгалаа харин ингээ тэнгч гэсэн одоо тэгээд нэг буруутгал аваад зэмлүүлээл ингээ доош ороод ахыг хүсэхгүй шүү дээ. Харин дээр энэ ууснаа ингээд зөвтгөх, өөрийгөө хамгаалах нэг хүүхдүүд ингээд үсчихсэн байжсэн тэр арга барил нь улам нарийн болоод тэгээд тэг өөрийгөө нэг эмгэг байдалтайгаар хамгаалж эхэлдэг. Энийг л одоо ерөнхийдөө үгүйсгэлгээд байгаа. За тэгэхээр та бол яг сая ярьж штэ тийм ээ хүүхэд байхаас л энэ хөгждөө гэд. Өөрөөр хэлэх юм бол за баг байхдаа аяга угааж агаад аяга галчлаа. Тэнгүүд хүүхэд шууд за ингээд ээжтэй загнуулнаас бол аавдаа загнуулна. За магадгүй одоо бүр зодуулна гэдэг ч юм уу. Тэ нэг үнэтэй цайтай аягийг хагалцсан гэх юм бол хүүхэд айнгуудаа би хаглаагүй ингээд энэ өөрөө унтсан штэ. Юм уу эсвэл дүү намайг зочоогоогүйсэн болвол би унгаахгүйсэн юм уу гэд загнуулахгүй тулд юм уу? Эсвэл одоо зодуулахгүй тулд юм уу? Эсвэл буруутгахгүй тулд айснаасаа болоод яг өөрийнхөө хийсэн алдаагаа буруугаа өөр хин нэгэн рүү хүнрүүл бусгаад өвчтэй тийм ээ. Тэр үгүйсгэл гэдэг нь тэгэхээр яг энтэй бас яг одоо өөрийгөө хамгаалах механизм буюу энтэй ойролцоо гэсэн үг байна уу те? Ер нь наадах чинь л дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг түрүүн хэллээ те. Арх уугангууд нь гаргаж байгаа аашаа өөр болон байж байгаа байдал ер нь төрх байдал ингээд өөрөө өөрчлөгддөг учраас үүнийгээ цайруулж те өөрийгөө буруутгахгүй тулд энээс болоод тэрнээс болоод уучлаа инглээ тэглээд тэгээд ямар нэгэн зүйл рүү ингээд шилжүүлдэг те энийг л одоо үгүйсгэлгээд байгаа. Тэгээд энэ нь өөрөө харин ингээд архитектийн явцад улам нэг архийг цааш нь үргэлжлүүлэн уух тэр механизмтэй хөшүүргэнгээ болж эхэлдэг л те. Хүн өөрөө үгүйсгэж байгаа байдалтай хүн хувь өөр хүмүүсийг аргалахаас гадна бас өөрөө хүртэл хууртаад идэх л те. Тэгэхээр одоо ингээд гэрийнхэн зүгээс юм уу хань ижилхэн юм уу эсвэл аав ээжийнхэн зүгээс за миний хүү миний охин ер нь уухаа болооч чи арай л их уугаад байгаа маа гингөт ингээд нэг ичгүүр бидрээд байна эсвэл намайг доош нь хийгээд байна гэж бас бодоод байна шүү дээ тий. Тэр чинь нэг юм таатай бол биш шүү дээ ингээд нэг юм өөрийнхөө талаар шүүмжлэлийг сонсож байгаа учраас тэгэнгүүт за хүүхэд одоо яг аяга агалангууд өөрийгөө тэгж өмөрж байгаа бол яг өөрийнх нь ууж байгаа талаар ярангууд хин нэг үнтэй одоо өөрийгөө харьцуулаад байна шүү дээ тийм ээ. За би одоо ямар багийн шиг ямар өдөр болго уугаад байна уу? Эсвэл би одоо ямар тэр хин шиг одоо тийм ээ ажил амьдралаа алдаад байна уу? За эсвэл би одоо агсан тавиад байна уу? Гэх мэтчлэн ингэж нөгөө өөрийгөө өмөрч хилээд байгаа маань яг одоо энэ бол үгүйсгэлийн жишээ болоод байна шүү дээ тийм ээ. Яг одоо нөгөө энэ үгүйсгэл буюу өөрийгөө хамгаалах гэдэг чинь яг тухайн гараад байгаа асуудал дээр нь шууд ярилцах биш. Тэрийгэ өмгөөлсөн, харьцуулсан, бууруулсан юмыг л хилээд байгаа маань энэ нь тэгвэл яагаад улам илүү ингэж нөгөө үгүйсгэл маань өөрийгөө хуураад байгаа юм бол энэ нь архи руу даамжгаад хүргээд байгаа юм болоо. Үгүйсгэл чинь яагаад даамжгаад хүргээд байгаа юм гэж ер нь өөрөө өөрийгөө ч гэсэн өөрөө л бусдыг ингээд хуурслаа гэж бодсноор
Ер нь уугаад болох юм байна гэсэн сэтгэхгүй л өгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг нэг үргэлжлээд ингээд уугаад ах үйл явцанд явагдаад байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр яг ингээд нөгөө би ер нь угаасаа гайгүй ууд юм чинь дээ. Би баг уудгүй юм чинь дээ. Би ер нь гайгүй штэ гэж хэр хэмжээтэй уугаад байгаа тэр нь амьдралд нь яаж нөлөөлөд байгаа вэ гэдэг боддоор олж харахгүй болчиход байна штэ тийм ээ. Хөөрхөн эрүүл мэндэд за ажлын карьерт юм уу гэр бүлийн харилцаанд нь яг энэ нь боддоор ямар хор хүнөл учруулад байгаа вэ гэдэг боддоор харахгүйгээр ер нь би баг уудгүй штэ хаяа нэг удаг гэдэг ингээд хамгаалт тавиад байгаа маань улам илүү нөгөө нэг уух байдлын маань цааш цаа ингэж үргэлжлүүлээд байхад хүргээд байна гэж би ойлгоод байна л та тийм ээ. Тийм. Яг ингээд одоо тэр үүслийн гол зүйлийг та ингээд ярьчлаа л да. Яагаад ингээд үргэлжлүүлээд уух тэр нөхцөл боломжийг л одоо ингээд би өөртөө болон өрөөл бусдад одоо ингээд за яах вэ нэрэж бас тийм дээд нүсгсэн тийм ойлголтыг өгөөд за ямар ч их ууж байгаа биш дээд нүс гэдэг. Тэгээ энэ дэр бүр нэг юм эмгэг маягийн зүйл нэг өөрийгөө хоорж байгаа зүйл ингээд бас нэмээд хэлэхээ саяах тэр чинь. Ер нь би ууха болийг болчих штэ гэсэн тийм сэтгэхгүй сэтгэл тий. Нэг нөхцөл байдал нь ийм учраас ингээд байгаа учраас гэдэг тэр бодож олж ирсэн тэг бусдтай харьцуулсан хүмүүсийг аргалах гэсэн энэ аргачлалтаа өөрөө итгээд хэрвээ энэ зүйлүүд байхгүй л би ууха болчих штэ гэсэн. Болий гэж хэрвээ би чин сэтгэлээсээ л бодох юм бол болчихноо л гэл. Эсвэл би одоо гээд маргаашнаас уухаа чинь 97 оноос уухаа чинь гэх жишээ нь дөөр өөрийгөө хуураад байгаа нь энэ одоо үгүйсгэл эмгэг байдалтай сэтгцийн төр өөрчлөлт гэж яригдаад байгаа юм л та. Тэгэхээр яг хэрвээ би хүсэх юм бол уухаа болж чаднаа гэдэг маань яг үнэндээ тэр нь бол яг үнэн биш болж тарах гэдэг шүү дээ тийм ээ. Хэвийн хэрэглэгч маань дараагийн төвшин бол хэтрүүлийн хэрэглэгч байгаа даа шүү дээ. Тэр хэтрүүлийн хэрэглэгч маань бол яг нархны донтолтын яг өмнөх одоо яг юм уу шат буюу яг аюулын одоо яг аюултай юмны босгон дээр ирчээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ яг энэ үедээ хүмүүс яг хөвчлээ яг хин нэгэнтэй өөрийгөө харьцуулаад за хэрвээ хүсэх юм бол би уухгүй чадна шүү дээ гэд байдаг. Гэтэл өөрөө яг энэ арх гэж одоо яг энэ зүйл маань согтууруулах хундаа зөвхөн архины тухай яриаг байгаа шүү дээ тийм ээ. Бас пивч орж байгаа, виноч орж байгаа. Согтууруулах хундаа гэдэг яг энэ зүйл маань өөрөө хүнийг нэг юм донтуулдаг идэвхтэй байцгаа байгаа байхгүй. Хэрвээ энийг тухайн тодорхой давтамжтайгаар за би юмар бусад шиг одоо ажил амьдралаа алдчихж байгаа биш дээ. Би юу н гайгүй штэ. Би юмар агсан тавьдаг биш дээ гэд уугаад байх хэрээр яг энэ маань өөрөө нөгөө нэг яг метилийн спирт маань өөрөө тухайн хүнийг яг юм заавал юм одоо давтамжтайгаар уугаад байвал донтуулах үйлчилгээтэй учраас энэ нэг өөрөө аюулын эрмэг дээр байгаа. Би хүсвэл уухгүй чадна штэ гэж байгаа хүмүүст бол тэгвэл за би ямар одоо тэр багийн шиг тэгж их уугаад байна уу? Би ямар агсан тавиад байна уу? гэж байгаа одоо тийм хүн байгаа хүмүүс байгаа бол энэ та яг өөрийнхөө ууж байгаа байдлаа боддоор нь биш яг бодит байдлаас нь бууруулж хараад байгаа буюу бидний хэллэгээр үгүйсгээд байгаа юм байна гэдэг дээрээ та бас яг энийг тас яг бодож үзээрэй гэж бас танд бас хэлмээр байна.